хөвлөлээ. 우리와 가이저쿠니 우리와 나라. За минь цаанууд гэрэнуудын бичлэгээр би өөрийнхөө үзэх дуртай анимуудын нэг болох One Piece anime мангаг нь авсан байгаа. Тэгээ манга гэдэг бол угаасаа ихэнх нь мэдж байгаа бах. Ерөнхийдөө зурагт ном гэж хэлж болно. Тэгээд Япон хэл дээр тэгээд хаанаас авсан бэ гэж асууж магадгүйгээд энд гаргач энэ Hokage shop гэд байгаа. Пэйс дээр яг энүүгээр нь хайгаад ийм логотой ороод үзсэн бол хаяг маяг юу зардаг энэ тэр аниметэй холбогдолтой юмнуудыг зардаг байгаа. Тэгээд ууг нь би One Piece-ийн манганаас Romance Town-аас нь эхлээд цуглуулъя гэж бодсон боловч дааж Romance Town харамсалтай байгаагүй. Гэхдээ Romance Town New World байсан. Тэгээд New World-ыг авцсан байгаа. Одоо тэгээд та бүхэнд харуулъя. Амар гоё мэдрэмж энэ бүр жинхэнэ unbox одоо харж байна. Тэгээд муутай өгдгүүлдэ би зүгээр яг гоё болгох үүднээс ийм хүнсний уутаар ороодсон. Энэ хардаа би энэ Romance Town Япон хэлээр хирагана мэрэг энэ харж байна. Эйчира Ода манай Ода сенсей. Ерөнхийдөө бол манга анх бүтээгдээд ер мангануудаас сэтвлэгдэн анимууд үүсдэг. Тэгээд анимуудаас сэтвлэгдэн бас Netflix-ийн бүтээлүүд үүсдэг гэж хэлж болно. Тэгээд ямар ч тач ингээд Romance Town New World гэдгийг авцсан байна. Одоо амар шаржигнаж дугаараа амар зүг. Оотгоо өгдөлтөө тэгээд авцсан та нартай цуг ингээд харуул та нарт цуг ингээд харуулъя гэж бодсон энэ харж байна уу. Яа One Piece. Айсикано юндэво дүнгийн эндээ ингээд бичсэн. Luffy-гийн зураг мурагтай энэ харж байна уу. Тэгээд ард талдаа ийм үн мөнийх нь мэдээлэлтэй. Би энийг яг 14.5-аар л авсан л та. Тэгээд дотор нь Япон хэл сурч байгаа юм зохиогчийн уншигчдад ингээд хүргэж байгаа мессеж энд бол бичигдсэн байгаа. Данч би Япон хэл одоохондоо сураг зүгээр би One Piece дуртай болохоор авсан байхгүй. Одоо энэ харалтаа Luffy, Monkey D. Luffy. Энэ дөрүүдийн юу байна ингээд жагсаалтан дээр нь манай анимын манганы дөрүүд маань байна. Одоо ер нь харуул ингэж харагдах нь шүү дээ. Гэтэ манга бол ингэж энэ талаас уншдаг байгаа. Энэ талаас биш, энэ талаас японочууд амар сонин ингэж уншдаг. Рейли байна. Тэгэл манай хэд. Тэгэл бүр цааш ингээд Luffy гарч ирж мэрэл. Харалтаа ёо. Одоо бүр гоё хэсгүүд энд байгаа. Энд дэр чи нэг хуурамч Luffy-г барьж аваал. Жинхэнэ Luffy гарч ирээл. Энэ бол тэ. Рейли би далайн дээрэмжтийн хаан болноо. Ваа. Тэгээд энэ манганууд дээр бас нөгөө аним дээр бичигдээгүй зүйлүүд байдаг. Юу гэхээр нөгөө манганы стил юм уу. Одоо жишээ нь 2 жилийн дараа энэ хэд маань уулзж байгаа энэ манган дээр гэж жишээ авахад бол одоо байж хаана вэ? Энэ харж байна уу? Иймэрхүү маягтай 2 жилийн дараа яхад манай Ода сенсей маань иймэрхүү хэм маягтай зорог бүтээх гэжсэн ч юм уу те. Усоп нами эднэрийг ингэж бүтээгчээсэн чоппер мопрын стил имиж ийм болгох гэжсэн. Тэгээд эцсийн үр дүнд манайхан ийм болсон байгаа. Яа амар. Тэнгүүт энэ хараа. Яа малгай залгаагаа авч маа. Сүртэй л байгаа. Ваа энэ ингээд Romance Town нэг дээр нэм юу байдаг. Харж байна уу? Юу онч? Юм ончлаа байж байгаа. Ваа. Ёо энэ хардаа Японд яг зардаг юмнах нь юм байна. По энэ юу вэ? CD. CD-ний тайлбар байна. DVD lock collection гэдэг. Одоо East Blue одоо энэ харж байна уу? East Blue нами нэтэр Arabasta. Yeah, no one sale.
collection DVD. Ёо. Амар гой юмнууд байдаг юм биш үү энэ чинь манга. Манай Luffy. За энэ бас нэг тоглоомны танилцуулга байх шиг байна. Ингээд харуул. Яа, фигур. Энэ хараа. Яа, Monkey Luffy. Marineford. Тэгээд энэ бас манганы Японд худалдаалагддаг юмнууд нь ингэж байна. Харалт. Манган дундуур нөгөө нэг Японд бол гоё чөлөөт юм байлаа шүү дээ. Пен арт буюу нөгөө нэг пенүүдийн илгээсэн зургийг ингээд хүлээж аваад манга яг энэ бүтэн нэг бот болоход ингээд пенүүдийн бүтээлүүдийг ингэж оруулж өгдөг. Японд бол харж яана ингээд пенүүдээс илгээсэн юм зураг хөрөг юмнуудыг явуулдаг юм байна лээ. Тэгээд энэ маань Япон хэл сурахгүй бол үйлдэлээр нь л харж байгаа юм дөө. Ер нь нөгөө өмнө нь үзсэн байсан аниме хэсгүүд болохоор тэгээд ерөнхийдөө ойлгоод яваад байгаа юм. Гэтэ Япон хэл сурчвал бүр гоё ингээд уншаад явна гэж бодож байгаа. Тэгээд манганы тал дээр гэх юм бол ерөөсөө шин цаас ашигладаг. Японочууд нөгөө нэг хаягдлыг дахин боловсруулсан цаасаар мангаг бүтээдэг. Одоо энэ манга дахиад хог боллоо гэж бодоод дахиад манга үүснэ гэсэн үг. Амар хэмнэлттэй. Японочууд бас амар юмнууд хийнэ. Одоо энд дараачийн дөрүүдийн юу? Санжи, Робин, Франки, түрүүн болохоор Усоп, Нами, Чоппер, Лупи, Зоро эднэр байсан. Яа. Тэгэл манай хэд бөөндөө ингээд цуглараад. Сайн уу найзуудаа бид эргээд ирлээ. Луфи гэсэн чинь Санжи хараад ардаа. Цус алдаал. Франки чи бол Санжи альваа хурдан цусны хөх юм уу? Санжи харалтаа бүр үгж байгаа үстий. Айл манай жинкнээсээ шинэ ертөнц рүү аялын гараага хүүхлүүлсэн байдаг юм аа. За тэгээд энд хэвлэл нь одоо 61 гэд ингэж байна одоо хардаа. Байж та. Oh my God. Залуусаа энийг хардаа. Ой. 2011 оны 2 сарын 9-ний анхны хэвлэл. Энэ манга анхны хэвлэл гаднах авцсан л да. Энэ гаднах авцсан өнгөт ийм өнгөө бас дотор талдаа байна. Энэ тэгээ бүр анхны хэвлэл байна. Хөөе. Юу 14,000 вэ хөөе. Ёо. Би энийг бол хинт зарахгүй. Хадгалнаа. Энэ их үн дүрээ шүү. Анхны хэвлэл байна. Харалта. Хэрвээ 2 дахь хэвлэл тэддэг хэвлэл гэвэл доороо байдаг байхгүй. Тэдэн сарын тэдний тэддэг хэвлэл анхны хэвлэл нь дээр тэд оны тэдэн сарын тэдэн гээд тэгсэн чинь хардаа 2011 он буюу одоогоос 14 жилийн өмнөх манга болж таарж байна. 2 сарын 9-ний эхний хэвлэл. Oh my God. Оо. Зүгээр манга авсан чинь эхний хэвлэлийг авсан байна хөөе. 14,000-аар 10 oh my. Гайхалтай. Дүнгүүтээ дунд нь ийм юмтай хардаа. Амар cool нааж ин ой тхүү. За тэгээд энэ удаагийн маань бичлэг энэ хүрээ дууслаа. Тэгээ бичлэгийн маань дуустал хамт байсан та бүхэнд баярлалаа. Тэгээ бичлэг таалагдсан бол лайк болоо subscribe дараарай. Тэгээ дараагийн бичлэгээр уулзлаа. Түр зур баяртай.